Өнөөдөр бол Dynamic Island-ыг бол нэлээд оролдоно. За яг дуудлага ирсэн үед яаж харагддгийг нь бол хэдүүлээ харах чинь. За тэгээд Dynamic Island дээр хэрвээ яг дарах юм бол одоо дуудлага ирж байгаа үед бол ингэж хураагдаад буцаж дарахад бол ингэж бол харагдчихээн. Дуудлага хүлээж авах юм бол буцаж тэлээд за тэгээд микрофоноо хаагаад тэгээд буцаагаад одоо багасгахад бол одоо яг хэдэн секундтай гарч байгаа нь бол ингэж харагдаж байгаа. Ярих юм бол одоо жишээ тэр цэгүүд нь бол одоо ингэ дээшээ доош болно. За дараагийнх нь болохоор яг сүлжээгийн үед одоо airplane mode одоо асаалттай байна гэдгийг бол ингэж анхааруулж байна. За Face ID уншихад бол одоо яаж харагдгийг бол та нарт харуулж байна. Худалдаа авалт хийхэд одоо жижиг юм ногоон маягаар ингэж бол тэлж бол харагдаж байгаа. За утсыг яг төгжээ тайлагдахад бол ерөөс айгүй хурдан бол одоо явж байгаа. Саяны дотор анзаараг бол хоёр дахь дээр нь бол анзаарагдаж байгаа. За дараагийнх нь ring switch бол одоо дууг нь нээж хаахад одоо яаж хөдөлж байгааг бол та нар харж байгаа. За тэгээд дууг нь ихсэж багасгахад одоо нэмэлтээр гарч ирж байгаа нь бол ингэж бол харагдаж байна. За дараагийнх нь бол одоо screen record яг хийх юм бол одоо яаж өөрчлөгдөхийг бол харж байна. Эхлээд ямар ч үсэн 3 секундын анхааруулга нь бол бас дахиад дээрээ гарч байгаа. За тэгээд тэрэн дээрээ нэг удаа дарчих юм бол мэдээж хэрэг буцаад тэлж байгаа. За тэгээд зогсоохын дарах юм бол одоо хадгалагдсан хүртэл одоо дээдлэлтэй ингэж бол нэмэлт мэдээлэл маягаар харагдаж байна. За камер руугаа орох юм бол одоо камер нэгдсэн ногоон цэг харагдаж байгаа. За тэгээд давхар микрофон ажиллаж байгаа учраас одоо удахгүй гарах юм бол одоо улбар шар одоо микрофон бол одоо гарна. За ямар ч үсэн аппликейшн гарах юм бол яг улбар шар цэгийн ногоон цэгтэй ингэж харагдаж байгаа. За дараагийнх нь болохоор voice record хийж хахад одоо шууд ямар ч үсэн шар цэг гарч байгаа. За тэгээд яг аппликейшнээс гарах юм бол одоо дээдлэл хэсэг дээр яг л одоо дуудлага хүлээж авах таад маягийн төстэй. За тэгээд Dynamic Island дээр ашиглаж байгаа үед дарах юм бол буцаа тэр аппликейшн руу мэдээж хэрэг орж байгаа. За дараагийн нь бол яг дууны аппликейшн шууд хаахад бол одоо ийм маягаар одоо хөдөлт юм байлээ. За тэгээд буцаагаад тэрэн дээр мэдээж хэрэг дарах юм бол тэр аппликейшн руугаа орно. Тэгээд яг чигээрээ яг дээшээ явуулах эсвэл одоо жоохон баруун талаас нь явуулах юм бол одоо зүүн хэсгээр нь одоо ингэж одоо хөдөлж байгаа зүүн тал руугаа. За харин одоо зүүн булангаас нь шахаад ингээ явуулах юм бол баруун тал руугаа ингээ хөдөлгөөн нь бол ингээ үүсэж байгаа. Энэ нь бол айгүй одоо гоё санагдчихсэн. Тэгээд жоохон яг чигээр бол яг ингээ ийм маягтай. Тэгээд яарад ах юм байхгүй болохоор хэдүүлээ дахиад яг энийг харж байгаа. Яг хамгийн таалагдж байгаа нь л одоо надад тэр бол ганц бол энэ үйлдэл байсан. Тэгээд яг чигээрээ оруулахад яг ингэж хөдөлдөг. За тэгээд баруун талаас бол зүүн тал руу ингэж яг төгсгөлт нь хөдөлж байгаа. За тэгээд зүүн талаас нь дэвшүүлэх юм бол ингээ баруун тал руу ингээ хөдөлж байгаа. За ингээ дуу сонсож байхдаа бол ингээд яг шууд ингээд яг swipe-лах юм бол шууд өөрчлөлттэй явж байгааг та нар харж байгаа. Bluetooth-ээр яг AirPod-о холбох юм бол одоо бас яг адилхан бол дээр нь анимашн маягаар ингэж нэмэлтээр гарч ирж байгаа. Тэр нь бол айгүй одоо жиг харагдаж байгаа. Ингэж бол харагддаг. За тэгээд бас яг ингээд зүгээр ингээд ингийн үед зүгээр ингээд яг дарангуут хүртэл бол яг хөдөлт юм байлээ. Яг одоо сайн анзаарахдаггүй магадгүй яг нэг жоохон зайтай яг дараа жоохон хүчтэй дарах юм бол яг ингээд нааша цаашаа ингээд хөдөлж байгаа нь бол одоо та нарт харагданаа. Ийм маягаар одоо өөрчлөгдсөн юм байлээ. За дараагийнх нь болохоор AirDrop-оор яг хурдын татчвал гэлс ингээд салангуудаа буцаачвал ингээд байранд орчиж байгаа. За арай хэмжээний AirDrop одоо файл авах юм бол одоо яадгийг одоо хэдүүлээ харцгаа. Сая үл айгу хурдан болоод өнгөрцөн. За ингээд юм сонсч илээ гэж бодоход аудио сонсчиход яг AirDrop-оор яг их файл ирэх юм бол ямар ч байсан удаан ингээд ямар ч тэнд бол ингээд хадгалагдсан. Тэгээ тэрэн дээр ингээд гүйлгэх юм бол шууд одоо AirDrop ингээд бүтнээр харагдана. Буцаагаа салгаж байгаа. За тэнгүү дахиад нэмээд шууд AirDrop-оор ирж яхад нь screen record шууд явуулж байгаа. Тэнгүү шууд хамгийн сүүлд ашигласан нь бол дээрээ гарч байгаа. Тэгээд swipe-лчихсан гот ингээд шууд байраа солиод AirDrop нь гараад ирж байгаа. Тэнгүүдээ буцаагаад нэгтгэж бол ингээд болд юм байлээ. Нэгтгэхээр ингээд одоо жишээ тухайн аппликейшн нэгтгэж байгаа. За дараагийнх нь болохоор ингээд яг дуун дээр удаан дарангууд ямар ч дуун мэдээж ингээд тэлж харагдаж байгаа. За тэнгүүд хэдүүлээ хажуу талд нь таймер явуулаад таймер руугаа шилжингүүтээ таймер дээрээ ингээд удаан дарах юм бол дахиад одоо таймер нь бол мэдээж хэрэг тэлнэ. За ингээд swipe-лчих юм бол буцаад ингээд яг буцаа хоорондоо л ингээд шилжээ явчихна. Ер нь бол одоо олон аппликейшн зэрэг ашиглаж байгаа юм шиг маяг ингэж бол ер нь бол ойлгож болно. За тэгээд яг ингээд ямар нэгэн аппликейшн төр байгаа Dynamic Island дээр нүүр аппликейшн байвал ингээд шууд ингээд дараа авчвал ер нь бол шууд multitask маягийн шууд аппуудаа ер нь бол ерөөсөө л энэ дээрээсээ шууд ингээд солио явж байгаа юм лээ. Тэр нь бол надад хамгийн таалагдсан нь ерөөсөө энэ л байсан да.
За тэгээд яг сул тал нь гэвэл одоо яг дундуур нь хар пиксел дүүрэх гээд одоо ингээд яг дүүргэж бол албаар ингэж харуулж байгаа. Тэрийг нэг тод гэрэл тусгай харуулах юм бол одоо жинхэнэ нүүр цай хандлаад яг ийм шүү гэдгийг нь одоо харуулахын тулд юм тод гэрлэлээр дээдл хэсгээс нь ингээд тусгасан байгаа.